Студид маань Эрдэнэ чулууны шинжээч, эрдэс судлалын зөвлөх инженер Бямсурнгаа дахин зочилсан байгаа. Бидэнд 2-7 хоногт нэг удаа зав гаргаж зочин маань ирж байна. За энэ удаад зочин маань ногоолон болоод номин гэсэн хоёр чулууг онцолж мэдээлэл өгч байгаа. Хамгийн түрүүнд бид гайхсан номин гэхээр бид нар хамгийн түрүүнд ногоон өнгөтэй чулуу байх болоо гэсэн чинь бүр маш гоё хөх өнгөтэй юм цэнхэр өнгөтэй чулуу байдаг юм байна. Тэгэхээр яг энэ сэдвээр зочин маань илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа. Бидний урд бол хоёр төрлийн чулуунаасаа бүр янз янзын байдлаар зочин маань аваад иржээ. Сайхан амарсан уу та? Өглөөний мэдрэг. Баярлалаа. Бидэнд 2-7 хоногт нэг удаа зав гаргаж ирж байгаа юм маш их баярлалаа. Ажил ихтэй байдаг ахаа. Гэхдээ л зав гаргаж аваад баярлалаа. За хоёлаа шууд энэ номин жолооноосаа эхлэе те. За тэгээд. Цэнхэр өнгөтэй байдаг юм. Өнөөдөр бол би хоёр төрлийн жолоо авч ирсэн байна. За эхнийх нь бол энэ номин манай хөтлөгч сайн хэллээ. Энэ номин гэдэг үгийн одоо олон улсын нэр нь бол лазурит, ляпис лазур, азурит гэсэн хоёр төрөл байна. Лазурит, азурит гэдэг. Энэ үгийн гардал нь болохоор азуул гэж грек үгнээс гаралтай гэж үздэг. Зарим нь болохоор лазур гэсэн орос үгнээс гаралтай гэж үздэг. Гэхдээ тэр үгийн үндэс нь болохоор хөх тэнгэр гэсэн агуул утгатай. За энэ одоо жишээлбэл энэ дээр энэ алтан шаргал тийм хүдэрчлийн судлууд байгаа тийм. Энэ нь болохоор одоо нэг одод өгсөн шөнийн тэнгэр шиг харагддаг гэдэг утгаараа тэр ариун тэнгэр гэдэг утгаар нэр томьёо бол тэр азурит, лазурит гэдэг нэрээр нэрлэгдсэн юм өөрөмц онцлогтой. За энэ номингийн одоо ер нь бол одоо археологийн олдвороос олдсон байдлаас харахад бол үндсэндээ 6000 жилийн өмнө ашиглагдаг, хэрэглэгдээ. Тэгэхээр тэр одоо эртний хаадуудын булш монхноос олдож байгаа. Үзмрүүд олон тоогоор олдож байгаа жишээтэй. Маш эртний чулуу байна. Нийтийн тооллын өмнөх 4000 жилийн өмнө гэж байгаа. Одоо бид нар чинь нийтийн тоол дээр 2000 жил явж байна. Тэгэхээр 6000 жилийн өмнө хэрэглэгдэжсэн тэгээд. Тэгэхээр энэ бол яагаад ийм эрт хэрэглэгдэжсэн юм гэхээр нэгдүгürt өнгө юм гоё. Хоёрдугаарт нөгөө элбэг байдаг. Яагаад элбэг байдаг вэ гэхээр өнөөдөр одоо бид нэр хамгийн сайн мэдж байгаа юм бол зэсийн ордуудгууд одоо дэлхийн нийтээр том ордууд их байна шүү дээ. Тэгэхээр энэ бол оюу энэ ноол ингэж хоёр чулуу болохоор номин хоёулаа зэсийн эсэлтийн бүсэнд толцоо өөргөлөө зэсийн хүдэржилт хүдэр үүсэж байгаа тэр орионд тэнд ихвчлэн үүсдэг учраас элбэг тохиолдог. Энэ ер нь зэснээс гаралтай чулуунууд их байдаг юм байна тийм. Ер нь л одоо яг нөгөө хүдэржилт ерөнхийдөө л чулууны найрлагч нь нөгөө хідэн химийн элемент байгаа шүү дээ. Одоо нэг 100 гаруй элемент л байгаа шүү дээ. Тэд нар чинь л хоорондоо хүнч адилхан, энэ ширээж адилхан, за бүгд шаатанч адилхан нөгөө хідэн химийн элементүүдийг л хооронд нь нэгтгэл нийлүүлэл шахаал одоо байгальдаар бол өөрөө тэгэл боловсраад гараад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр химийн элементийн нөлөөнөөс шалтгаалаад төмрийн хөдрийн перит халькоприт гэсэн ийм эрдцүүд энэ алтан шаргал өнгийг нь үүсгэж байгаа. Төмрийн хөдөр перит болоо тийм гоё алтан шаргал өнгөтэй хөдөр юу байдаг, бийт байдаг. Тэгээ энэ зарим нь халькоприт гэх юм бол зэсийн хөдөрчлөлтийг болоо явж байгаа. Тэгээ тэндээсээ зэсээ ялгаж авдаг. Энэ болохоор гүндээ зэс нь илүү үүснэ. Энэ өнгөн хэсэгтэй эсэлтлийнхээ бүсэнд бол энэ номин чулуу үүсдэг. Тэгээд дээдгсгээр. Энэ тэг одоо нөгөө та нөгөө зэрэгүүд хилээд идэг та. Хэд аль хавцаан байна, эрдний чулуу үнэн өөрчлөлт үнэлгээ. За тэгэхээр чулуунд бол би нэг юм хэлээд байгаа шүү дээ. Дундаж үнэлгээ гэж байдаггүй. Жишээлбэл энэний өнгө тийм бүдэг цэнхэр өөр чулуу өгтэй тийм ээ. Ялгаатай байна шүү дээ. Тэгээд нөгөөдг нь болохоор гүн гоё тод цэнхэр өнгөтэй байна. Тэгэхээр энэ өнгнөөс чинь хамаарат. Хоёрдугаарт нь энэ одоо нөгөө эсэлтлийн бүсэнд байгаа хүдэржилтийн тэр биетүүдийн гоё гоё юмсыг харагдах байдлаас шалтгаалаад өнгө чинь өөрчлөгдөж явж чинь тэр өнгө өөрчлөгдөхийнхаа хэрээр нөгөө үн чинь бас өөрчлөгдөл явчих шийдтэй байхгүй. За одоо энэ дээр энэ хоёр чигтгэ жишээ нэг жирх нь 50,000. Тийм ээ. Тэгээ ингээл одоо ерөнхийдөө энэ хоёр бол өнгөнөө үед бол гоё байна. Гэхдээ дотор нас нөгөө юутай шигтгэе байж байна. Зэсийн хүдэрчлэлтэй эсэлтүүд байж байна. Энэ хоёр нийлээд ингээд 100,000 байна шүү дээ. Тийм. Энэ бол 60,000 гिचтэй тийм ээ. За энэ бол ганцаараа 100,000 шүү дээ. Энэ бол хэмжээ томтой байна. Эсэлтийн юм адилхан байна гэх юмчлэн гэдэг. За энэ бол одоо зүгээр нөгөө өнгө оруулах юм бол ийм гоё юмсыг өнгө орно. Зүгээр ердийн байхтаа бол нэг иймэрхүү бүдэгс арал өнгөсөн чулууных нь өмсөн саарл өнгө нь хэвээрээ байгаа. Энэ юу хатуулгын хувьд бол их зөөлхөн хатуул. За ерөнхийдөө хатуулга бол нэг 4-5 орчим хатуулга. Дунд зэргийн хатуулга. Тийм учраас зөөлөвтөр учраас силбэр хийхэд тохиромжтой. Өөр юм эдлэл хийхэд маш тохиромжтой зүйл байна.
Оо за. Тэгээд тунгалаг бүс чулуугаар бол үндсэнтэй л гоё чимэглэлийн чулууг хийдэг. За энэ номингийн том ордууд л ялангуяа одоо сүүлийн үед нь ер нь бол хуучин ч байсан Афганистан. Афганистанаас бол маш их гоё тийм судлалаа бүтцтэй. Одоо энэ хөөргөний хажуудлын ингээ харагдаж байна. Энд нэг үйлдэлэг тогтцоо байгаа. Энэ нэг юм цагаан кварцын судлалын үед ийм саарл үед орж ирдэг. Зарим тохиолдолд энэ хоёр тишгээс салаад унцдаг нөгөө хоорондоо нэгтгэрлэн үйлдэл болдог учраас тийм. Тэгээд энэ хоёр талдаа их гоё тод цэнхрэнгүүд нь ялгаж гарч ирдэг. За тэгээд нөгөө том хэмжээгээр болоод байгаа. Одоо дээдл нь бол 250 тонн, 400 тонн энтрээр олборлогдож байсан. Тэгээд одоо жишээлбэл Ленинградын Эрмитажид бол одоо том нөгөө тасалгаануудыг номингаар доторлдог. Ийм нөгөө ширээ том ваар одоо юу байдгийг тэрнийг бол номингаар хийдэг. Ийм одоо ер нь одоо гоё чимэглэлийн чулууны одоо ерөнхий нийтлэг хэрэглгээний дээрнх нь бол энэ оюун номин ногойлон 3 дээр л төвлөрч байгаа. Тунгалаг биш чулуунууд дотор. Яагаад гэвэл нөгөө өнгө гоётой орж ирсэн. Хүний сэтгэл санааг сэргээдэг, татдаг. За энэ ариун тэнгэрийн шүтэн гэдэг утгаараа тэр алтан цох гэж одоо хуучны хаадуудын шүтдэг байсан тэр амтныг энэ чулуугаар урлаад тэгээд шүтэж биширдэг байсан хуучны эртний хаад. Тэгээд тэр нь болохоор өөрөглөл хүний муу энерги шингээж авч сайн энерги одоо шингээж өгдөг үнэн чударгын чулуу гэж үздэг. Ерөнхийдөө бэлэгдлийн хувьд бол за тэгээ одоо яг зүгээр эрүүл худлаасаа ярих юм бол бас одоо янз бүрийн л өвчин эмгэгт ордог гэдэг одоо номлуудаар дээр зөндөл юм бичсэн байдаг. Бэлэгдлийн хувьд бол тийм байх нь тий. Энд та яг синтетик номин бас ялгааг нь харуулсан. Тэр бол одоо ингэж байгалаа. Гэтэл энэ бол нөгөө химэл аргаар хийсэн. 1930-аад оноос ер нь 1920-30-аад оноос эхлээл чулууг лабораторийн хэрэгцээлд ургуулах технологи хөгжсөн нөгөө синтетик чулуу гэдэг ойлголт гарч ирсэн. Тэрнээс химэл чулуу гэсэн. Одоо энэ бол илэрхий харагдана. Ингээд цэнхэр өнгөнд дээр нэг зүгээр боронзоор шаргалаар бодогдсон юм шиг харагдаж байгаа байсан юм. Тийм шүү дээ. Тэгэл ингээд илэрхий харагдах юмнууд бий. За харагдахгүй мэдгэдэггүйгээр хийсэн тохиолдлууд маш их бий. Гэхдээ таны хилэнгүүд л би ингээ ялгаж харж байна. Тэрнээс энийг үл сая яг энэ дундууд байж хаад энийг хиймэлүүл гэж анзаарсангүй. Бас тэгтээ хөөрхөн жинтэй юм те. Яг бодож чулуу шиг. Яг одоо дөрөвд нь тохируулж л хийн штэ. Тийм байна. Одоо тодорхой. За энэ номын чулуутай адилхан содалит гэдэг чулуу бий. Тэр бол ер нь иймэрхүү цагаан судал ихтэй. Цагаантай гэхдээ энийг одоо арай тийм одоо бөцгөрдөн өнгөтэй. Өнгөж яах муутай. Тийм чулуу байдаг. Бас тэгээд нөгөө хүмүүс чинь тэгэл ижил төрлөөр нь андуураад явчих бол тохиолдол бол андуурхаар юм байна тий. Энэ ямар хөөрх юм бэ? Ийм өндгөн хэлбэрээр бас интерьерт ингэж байлгуул гоё юм байна. Одоо наадах чинь бол тэгэл яг нөгөө эрүүл мэндийн талаас гарын хуйн тараахад зориулагдсан ингэж хэлж байгаа тийм гоё юм үлдээ. Одоо яг тийм шаарганы зорилтоор ингэж имэрч явах зорилттой л. Тэгэл яг чулуугч нь бол гоё чимгэл хэрэглэхэд бол юунд ч ямар зорилтоор ч ашиглаж болно, хэрэглэж болно. Тэр бол одоо тухайн урлаачийн, тухайн одоо чулууных нь нөхцөл байдал, том жижиг гэдэг хэмжээний шалтгаалаад юу хийх үү гэдгээ тухайн одоо орчууд өөрсдөө шийдээд явчихна гэсэн. Манайхаас бол тэр олдох уу? За манайд л олдно. Тий, ер нь бол олдохгүйс олдно. Ялангуяа Монголын бол илүү. За тэгвэл хоёулаа ногоолн л гоо тий. Номон дээр өөр хэлэх зүйл байгаа юу? Ингээ болж байна уу? Одоо ерөнхийдөө болно доо. Тэгээ яг сонирхол. За ногоолн ч болов. Ногоолн гэдэг маань малахит. Малахит. гэж олон улсын нэр нь ярьдаг. Малахит нь малави буюу гэдэг үгнээс гаралтай грек үгнээс. Тэгээд тэр нь мальви гэдэг тийм ургамлын навчны огшилтой нэр юм билээ. Тэгээд энэ ногоолн өөрөө маш гоёмсог тогтцтой. Гоё бүх ногоон өнгөр байна. Одоо тийм энгийн нэг зүгээр нэг модын цайвар ногоон өнгөнөөс өслөөлдөг гүн гоё хар ногоон хүртлээ. Хоёрдугаарт нь ногоолнгийн тогтоц бол өөрөө тийм гоё цагираг бөмбөлөг хэлбэрийн өргөлөд савнгийн хойсног байханд давхарладаг шүү. Тэр шиг тийм бөмбөлөг хонгорцог гэж хэлдэг юм да. Манай галагын шинжилгээнд бол хонгорцог тогтцтой гэж ярьдаг. Тэгээд жишээлбэл одоо энэ дээр ингээд судлаг тогтцоодын тэр юунууд нь гарцсан багчаад одоо энэ дээр бол нэлээд тийм өөрмөц байдлаар харагдаж байна. Тэгээд монголчууд энийг бол ногоол ингэж одоо нэрлэдэг. Гэхдээ сүүлийн үед манайхаа энийг бол тогос оюуд нэрлээд байгаа юм. Яагаад тэр тогос оюуд нэрлээд байгаа юм гэхээр одоо яг энэ бүтцийг ингээ харахаар тогсны нөгөө өдний гоё хар ногоон өнгө
тэр нэг дотроо зэгтэй байдаг, тэр дуугаа цаграгтай байдаг төстэй тийм бүтэц их харагддаг. Тийм учраас манайхан тогсоо юу гэд нэрлэлчээд гоё нэр өгöd байгаа. Тэгэхээр ер нь бол чулуунд нэр өгөх томьёол бол бас одоо яг л юутай адилхан байна яг тэрүүгээр л нэрлэдэг байхгүй тий. Тэгэхээр тэр тогсоо юу гэхэд ерөөсөө болохгүй юм байна. Яг хоо олон жилд нэр бол ногоолонгаар явна. Гэхдээ тогтсон одоо чулууныхаа өөрөмц онцлогоос шалтгаалаад тэгээд тогсоо юу гэдээ нэрлээ явж байгаа. За энэ удаа хатуулга нас нэг 4-5 орчим. За нэлээд өргөн тархалтай бас л нөгөө зэсэлтлэг бүсэнд үүсдэг. За бас нэлээд эртнээс хэрэглэж эхэлсэн. Бас л одоо бас ялгаа байхгүй номинтой адилхан бас л 200-300 тоноор олборлогддог. Тэгэхээр бас л нөгөө том гоё чимэглэлийн ийм том одоо эдлэл хийхэд одоо хэрэглэгийн зарцуулагддаг. За бэлгэдлийнхээ хувьд бол энэ тийм хүнийг тайвшруулж тархитлагын ядаргааг арилгаж өөрөглөл тайвшруулах чанартай учраас тийм юуны өнгнөөсөө л харахад тийм чинь бүр яг мэдрэмж төрүүлж юм тий. Чулууч нь одоо могоон цэнхэр өнгөө цагаан өнгөөд л ерөөсөө тэр тайвшруулах бэлгэдлийн чанар нь гол агуулганд тэмдэн шүү дээ. Тэр утгаараа байгалийн дийлэнх өнгө бол ногоон өнгө өнөөдөр бид нэр эко гэдэг одоо ногоон одоо энэ дээр бол маш гоё юунууд харагдаж шүү дээ тийм ээ. Тэр нөгөө энэ цагэр гүцүүд нь байж да судлаг дотроо гартан бол янз бүрийн хар цанхэр янз бүрийн олон өнгийн судалтай байдаг шүү дээ. Гэтэл энэ гартан дээр болохоор зөвхөн ногоон өнгө нь л олон өнгөлж судлаг болж тогтож байгаа. Тэгээ энүүгээрээ бас хөвөрмөж. Тэгээ энэ гоё ногоон өнгөөр их том байдаг учраас том ийм бүтээл хийхэд их тохиромжтой. Жишээлбэл ногоолонгаар хийсэн эрмитажууд одоо 10 метрийн өндөртэй 42 см-ийн диаметртай одоо том багнууд хийдэг. Тийм том танкинтай тийм байх шиг. Тэгэхээр хэрэглэгээ бол бас одоо гоё байх нь шүү дээ. Тийм байна. Бас л эртний хаад ноёдоос эхлээд бүгдээр л олон жил байдлаар хэрэгжилжсэн. Эртний одоо боршинхон дотроос маш хэмжээгээр олддог. Эмэлжил бол. Одоо бас хиймэл гэж байх уу? Синтетик байна. Бас байгаа юу? Тийм 1930-аад оноос бас л яг энэ чулууг хийгээд эхэлсэн. Энэ судалдаг саяын дээр харагдсан судалдаг энэ судалдаг тогтцыг чинь шахамд зохицуулаад хийчихэж байгаа байхгүй юу? Тэгэл ногоон бодгаар ч юм уу. Ер нь бол оюун намын эднэрэг чинь бол ерөнхийдөө синтетик аргаар хийхэд бол маш амархан хийж байна. Зүгээр лабораторийн нөхцөлд ургуулад гаргаж авах нь бол олон найрлагатай учраас бас тэр болгон боломж хязгаарлагдмал. Зүгээр энгийн технологиор хийхэд бол илүү хялбар технологи байгаа байхгүй. За маш их баярлалаа. Бид үзэгчтэйгээ Эрдэнэ чулууны шинжээч, эрдэс судлалын зөвлөлийн инженер Бямсрынтай уулзлаа. Монголд маш цөөхөн байдаг мэрэгжилтэй ялтчгүй. Тэгээд Эрдэнэ чулууг яг үнэн гол утгаар нь үнэт зүйлээр нь ингэж шинжилнэ гэдэг өөрөө маш гайхамшигтай их гоё шинжлэх ухаан. Тэгээ яг үүнийг ингээд манай Бямсрангой бол олон жил хийж байгаа. Цөөхөн хэдэн хүмүүс байдаг юм шиг гэлээ те. Тийм ер нь яг мэрэгжлийн хүмүүс цөөхөн би түрүүчийн мэрэгжлийн хүмүүс маань одоо бас насн дээр гараад тэнгэр тогтсон байна. За яг одоо тэгээд залган жалаа бол явж гинэ хүмүүс бол бас судалж байна хүмүүс сонирхож байна. Яагаад гэвэл энэ бол тансаг хэрэглэгээ. Эрдэнэ чулуугд бол тансаг хэрэглэгээ. Тэгэхээр хүн болгонд байхгүй. Тийм учраас тансаг хэрэглэгээ хүн болгон нөгөө санхүүгийн боломж багтаа учраас хүн болгон хэрэглээд байж чадахгүй учраас тэр синтетик хиймэлэгдэг ойлголтууд гарч ирж байгаа. Өөрөөр хүний хэрэгцээг бүрэн хангахын тулд тэрнийг тодорхой хэмжээ үнийн хямдруулж бага үнээр дуурайлгаж хийж хүмүүсийн хэрэгцээг хангаж байгаа юм л. Тэрийг нь ялгаж салгаж байгаа хүмүүс маань тэгээд тэр нь бол ганцхан ялгагдах юм ерөөсөө л үнээрээ л ялгагдах. Түүнээс гадаад өнгөдөн жирэл ялгагдах юм ерөөсөө байхгүй. Зөө. За баярлалаа. Бид дараа буюу одоо 2-7 хоногийн дараа дахин бас нэгэн чулууг сонгож Эрдэнэ чулуунуудаас ингэ танилцуулах болно. Өнөөдрийн хувьд бол номин болоод ногоолн чулууг танилцууллаа. Маш үзэсгэлэнтэй гоё чулуунууд байдаг юм байна. Тэгээ хамгийн гол нь үнийг бид ингэ ялгаж таних, үнцнийг мэдрэх гэдэг нь чухал. Энэ чүүднээсээ бид сурлаар танд мэдээлэл өгж байгаа юм шүү.